Прокурорын мэдээлэл нэвтрүүлэг онцлог мэдээлэл болонгаараа үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр энэ удаа бид прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж ажилтдаг талаарх мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр улсын ерхий прокурорын газрын дээргээд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба байгуулагдсан тийм. Энэ албаны яг үндсэн гол чиг үүрэг юу гэдэг юм бэ? Энэ талаарх мэдээллийг та хүргэх үү? Прокурорын тухай хуулийн зааснаар төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын өсөлтөөр болон өөрийн санаачлагаар иргэний олон захиргааны эрх хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг чиг үүргийг хуульчилсан байдаг. Энгийн үгээр тайлбарлах юм бол прокурор гэмт хэрэг зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн түүнд хохирол учирсан асуудал дээр ямар төрийн байгууллага хэрхэн явах вэ гэдэг зохицуулт өөрөө зарим нэг хэргийн хувьд онцлог байдаг учраас энд төрд учирсан хохирол нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудал орхигдох учраас энэ дээр прокурор өөрийн санаачлагаар явах боломжийг энэ хуулиар олгосон байдгийг. Нөгөө талаараа эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөлттэй холбоотой чиглэлээр төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах чиг үүргийг бас давхар хэрэгжүүлж явдаг гэсэн үг. Тэгэхээр төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2020 онд хийсэн ажил юу вэ? Гарсан амжилт үр дүнгийн талаар та мэдээлэл өгвөл. Прокурорын байгууллагаас 2020 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, сайжруулах зорилт тавин ажилласан. За энэ зорилтынхоо хүрээнд бид нар тал бүрийн арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлсэн. 19 онтой харьцуулбал төрийн байгууллагын хүсэлт 39%-аар нэмэгдсэн. За нөгөө талаараа бас өөрийн санаачлагаар прокурор маань энэ ажлыг нэмэгдүүлж ажиллаж байгаа нь 5 дахин нэмэгдчихэд байгаа. Прокурор хэн нэгэн төрийн байгууллагын хүсэлтийг хүлээж суух биш. Өөрөө төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлууд хаана вэ? Ямар байдлаар гарсан байна гэдэг судалгаан дээрээ үндэслэж түн шинжилгээ хийгээд тухайн байгууллага руу хандаад тэгээ хамтарч ажиллаж байгаа тохиолдлууд бас байна. Тэгэхээр төрийн байгууллагууд прокурортой төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ер нь хэрхэн хамтран ажиллах боломжтой байдаг юм бэ? Төрийн байгууллага маань өөрөө хууль заасан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тухайн байгууллага болгоноос хамаарат өөр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх явцад иргэний олон захиргааны эрх зүйн маргаан үүсгэхээр тухайлбал нэг байгууллага нэг компаниар үйл ажиллагаа явуулсан. Ажил гүйцэтгүүлсэн. Тухайн ажил нь хугацаанд гүйцэтгэгдээгүй, эсвэл чанаргүй гүйцэтгсэн, эсвэл гүйцэтгэл нь дутуу. Ийм асуудал гарч ирдэг. Энэ дээр маргаан үүсгээд явах гэхээр өөрсдөө хууль эрх зүйн мэдлэг тутмаг. Мөн олон төрлийн санхуудын үйл ажиллагаа ард иргэдэд тэмцсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл иргэд маань төлбөрөө хугацаанд нь төлдөг. Гэрээгээ зөрчдөг. Ийм асуудал дээр төлбөр мөнгөний гаргуулахаар яах ёстойгоо учраа олохгүй байдаг. Тэгэхээр ийм юм дээр зөвлөгөө авч эрх зүйн тусалцаа үзэж хамтран ажиллаж эцсүүлд нь энэ хоёр байгууллага хамтран ажилласнаар төрд учирсан хохирол бүрэн харьлах. Тэгэхээр зөвхөн жишээ олгоод ирлэхэд зарим нэг сумын засаг дарганаар болвол яг ийм эрх зүйн маргаан гараад төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэх болохоор өөртөө хууль зүйн мэдлэггүй учраас өмгөөлөгч хөлсөж авах тохиолдол гардаг. Тэгэхээр өмгөөлөгч хөсөлж авах нь өөрөө эргээгээд өмгөөлөгчийн хөлс маань төрөөс гарч байгаа. Тэгэхээр энэ өмгөөлөгч хөсөлж авахын оронд прокурорын байгууллагад хандаад манад ийм маргаан гарлаа гэд материалаа үзүүлээд хүсэлтээ өгөх юм бол прокурор тэр чинь судлаад хууль зүйн талаас нь зөвлөгөө өгөөд хамтарч явна л гэсэн. Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь энэ сэдвийн хүрээнд мэдээлгэсэн танд баярлалаа. Баярлалаа.